Сайн байцгаана уу? Та бүхэндээ өнөөдрийн мэнд хүргэе. Дорнод аймгийн Халхуй сумын баг боловсролын багш Саран Чимэн миний сургалтыг бүтээлжээр уншуулах замаар бичих чадварыг сайжруулах гэсэн арга зүйтэй танилцаарай. За энэхүү арга зүйг хэрэгжүүлэх болсон шалтгаан бүтээлжээр унших арга зүй гэдэг нь ном бичгийг уншихдаа өөрийн амьдралын туршлага өмнөх мэдлэгтэйгээ холбон эргэцүүлж юу нь ижил, юу нь ялгаатай байгаад дүгнэлт хийж дотоод утга санааг ухаарч ойлгох бүтээлжүүл гэж ойлгож болох юм. Бага ангийн багш хүнд эзэмшсэн байх ёстой нэг гол арга бол сурагчдыг бүтээлжээр уншуулж, уншснаа өөрийн үгээр илэрхийлэн бичүүлж сургах арга юм. Иймд бүтээлжээр унших чадвар нь сурах үйл ажиллагааны үндсэн чадруудад хэрхэн нөлөөлөхийг судлах шаардлага гарч ирсэн. Сурах үйл ажиллагааны үндсэн чадвар нь унших, сонсох, ярих, бичих гэсэн дөрвөн үйлээр илэрнэ. За уншихгүй бол сэтгэхгүй гэдэг энэ үгийг бол миний хэлэх дуртай үг. За унших хэрэгцээ яагаад шаардлагатай вэ? Заавал унших ёстой юу гэсэн асуудал гарч ирж байгаа. За уншлага бол жирийн нэг үндсэн чадвар төдий биш. Оюуны нарийн төвөгтэй процесс юм аа. Учир нь унших чадварыг хэрхэн эзэмшснээс тухайн хүүхдийн оюуны хөгжил шууд хамаардаг хэмээн нэр сургам хүнжлэгч хэлсэн байдаг. За бүтээлжээр уншуулах алхмуудыг мөрдөж ажилладаг байгаа. Нэгдүгээрт нь уншихтаа анхаарлаа төвлөрүүлж сургах, хоёрт нь байнгын тасралтгүй унших, сэтэл хэрэгцээг төрүүлэх, гуравт нь унших хангалттай цаг хугацаа гаргаж өгөх, дөрөвт нь уншснаа эргэцүүлэн нэгтгэн дүгнэж сайжруулах боломж бололцоог олгох гэсэн энэ алхмуудыг хэрэгжүүлдэг байгаа. За арга зүйн хувьд унших арга бичиг арга хоёрыг зэрэгцүүлэн авч үзлээ. За унших аргын хувьд бол уншлагын олон төрлийг ашигладаг. Чанга, тод, өөртөө, гүйлгэн, төлөөлөн, сонгон, дүрд орж гисэн унших гэсэн аргуудыг бол хэрэгэлдэг. Мөн тогтмол минутын уншлага авч ахицыг тооцож ажилладаг байгаа. За ангийн номын сангийн номнуудыг ашиглахаас гадна том ном унших аргыг бол ихээхэн хэрэгэлдэг. За бичих аргуудын хувьд хэрвээ би үгүй юм гэж байдаггүй юм бүтээлжээр бичих гэсэн аргуудыг хэрэгэлдэг. Мөн унсан сэдвээсээ өөр таалагдсан хэсгийг нь сурагчдаар бичүүлдэг, сонсголын цээжжиг хийх зэрэг аргуудыг өргөнөөр ашигладаг байгаа. За арга зүй хэрэгжүүлэхдээ багш хичээлээ төлөвлөж арга зүйгээ боловсруулахдаа бүтээлжээр унших чадварыг хэрхэн хөгжүүлэх вэ гэдэгт илүү анхаарч нарийн төлөвлөх хэрэгтэй. За үүнд уншихтаа хурдан, зөв, итгэлтэй унших, уншснаа тунгаан бодох, ойлгосноо дараалалд оруулан цэгцлэх, асуултаар тунгаан бодох, уншсан агуулгаа зурглан эсвэл товч чиглэл хийх, загвараар тэмдэглэх зэрэг уншиж ойлгох эхний алхам сургасны дараа илэрхийлэх алхам сургах хэрэгтэй болно. Бүтээлжээр унших чадварыг дээшлэж байдаг олон хүчин зүйлийн нэг болох уншсан зүйлээ найруулан бичих, хурааж, дэлгэрүүлж, хувиргаж бичих, дөөрэж бичих зэрэг аргуудыг оновчтой ашиглах нь чухал юм аа. За ерөнхийдөө танхимаар хичээлж явах үед бол арга хэрэгжилж байсан. За ингээд COVID-19 сар тагал гарч сурагчид бол цахимаар хичээлж эхэлсэн. Энэ хугацаанд хүүхдүүд уншиж гинэ үгүй гэдэг тандал судалгаа хийхэд бол уншлага бол маш бага хийж байгаа нь бол ажиглагдсан. Эцэг эхчүүд бичих даалгаврыг бол маш сайн хийлгэж байна. Харин унших асуудал орхидод байна уу та гэж үзээд уншлагыг зохион байгуулж эхэлсэн. Ингэхдээ сурагчдад өөрсдөд нь байгаа сурах бичиг түүн дотроос иргэний ёс зүйн боловсрол хичээлийн сурах бичгээс ихүүд авч уншиж эхэлсэн. За мөн гарааг тодорхойлсон. Дараа нь тодорхой сэдвээ өгч уншуулад 3-4 хоногийн дараа тухайн сэдвээр минутын уншлага авч сурагчдын унших сэдлийг бий болгон ажилласан. Энэ хугацаанд 12 дугаар сард 3 удаа, 1-р сард 2 удаа, 2-р сард 3 удаа тус уншлага авч ажилласнаар сурагчдын унших чадвар нэмэгдсэн. За мөн эндээс хараад уншлага агсан хүүхдүүдээс харахад уншлагын урд сайн байгаа хүүхдүүд сонсоод цээжрүүлж чадвар бас сайн байгаа нь бол ажиглагдсан. За хичээл орсноос хойш бол ангийн номын сангад төлхөө ашиглаж байгаа, гэрээрч өгч ашиглаж гин, номын бүх зайлуулж ашиглаж гин, ингэснээр сурагчдын ном унших сэтэл тэмүүлэл, унших сонирхол нэмэгдсэн хандлага ажиглагдсан байна. За сурагчид гаргасан үр дүн ахиц
Сурагчдын зөв унших үгийн тоо нэмэгдсэн байна. Ном унших дуртай болсон. За сурагчид эрэл хайгуул хийж судлан түүнийгээ тайлбарлан ярих, асуулт гаргаж ярилцдаг болсон. Цээжилсэн зохиосон зүйлээ ангийнхныхаа өмнө гарч уншиж өөрийгөө илэрхийлж чаддаг болсон байна. За зөвхөн монгол хэлний хичээл дээр биш математик, хүн ба орчин хичээлийн стандарт хангалтад бас нөлөөлж ийн унших чадвар. За сурагчдын цээжээр өчөх чадвар дахиж гарч ийн. За сурагчдын бүтээлчээр ажиллах сэтгэж бие дан ажиллах чадвар бол сайжирч байгаа нь ажиглагцсан. За хүрсэн үр дүн. За энийг бол энэ хичээлийн дэлд би авч үзлээ. Анх манай 9-р сард сурагчдын унших үгийн тоо 32 байсан бол 3 сард авсан байдлаар 51 болж агсан байна. За цээжээр өчөх чадварын хувьд 9-р сард ороход 64.3%-тай цээжээр өччихсэн бол одоо 3 сард 76.1%-тай болж агсан байна. За цаашид эрхэн ажиллах шаардлагатай вэ гэдэг миний хувьд сурагчдаар уншсан хэсгийг бага гэлтгүү яриулах хэрэгтэй юм байна. За уншсан номын тэмдэглэл хөтлүүлэх юм байна. За уншаад дүрсэн санаа ойлголтыг товч гэсэн дэвтэр дээр нь бичүүлэх хэрэгтэй юм байна. За тухайн уншсан үлгэр, онцлог, зүйр цэцэн үг, ертөнцийн 3 зэрэгэ дуурайн зохиож бичүүлэх хэрэгтэй юм байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн байгаа. Ингээд анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Халдвар хамгааллын дэглэмээ баримтлан өөрсдийгөө аюул эрсдээс хамгаалж ажиллаарай гэж хүсье.